Сайн байцгаана уу сонсогчдоо, шинэ дугаардаа тавтай морил. За өнөөдрийн дугаараар гэмт хэрэгтэн, хохирогч айл талдаа харамсалтай хоромхон зургийн буруу хөдөлгөөн, буруу үйлдэлээс болж хүний амнаас ирсэдсэн хэргийг та бүхэнд ярьж өгөхөөр бэлдсэн байна. Subscribe дарж амжаагүй сонсогчд байвал сувагтаа нэгтгэе битгий мартаарай. Ингээд өнөөдрийн хэрэг рүүгээ орцгоё. 2023 оны 12 сарын 30-ны орой 16 цагийн үед Сонгон архын дүүргийн 12 дугаар хороо миний сүлжээ дэлгүүрийн арын хашаанд сохтуу хүн хэвтэж байна гэх мэдээллийг шалгахаар Сонгон хайрхан дүүргийн цагдаагийн газрын 3 дугаар хилцээний нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн офицер буюу гэрч эс дуудлагын дагуу миний сүлжээ дэлгүүрийн арын хашаанд очиход 30-аас 35 орчим насны хэн болох нь тодорхойгүй улаан өнгийн сарвчтай малгайтай цагаан өнгийн пүүзэн гуталтай эрэгтэй хүн тухайн миний сүлжээ дэлгүүрийн арын агуулгын хэсэгт нуруу гараа хашлага түшсэн байдалтай сууж байсан юм байна. Харин цагдаад дуудлага өгсөн гих миний сүлжээ дэлгүүрийн камерын хяналтын ажилтан олд иргэдэн тэр иргэнийг хараад зогсож байсан юм байна. Дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчийг мэдүүлэхдээ дурдсанаар тухайн хүний биед зүүн хөмсгөнийх нь дээд хэсэгт тав тогтсон хуучин шарах бол ажиглагдсан. Гэхдээ өөр ямар нэгэн ил харагдах гэмтэл шарах бол байгаагүй. Тэгээд тэр хүнийг сэрээхгээд дуудахад ямар нэгэн байдлаар өөрийгөө илэрхийлэх чадваргүй, ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй амьсгалах төдий байсан учраас түргэн тусламжийн 103 дугаарт бол дуудлага өгсөн. За 103 ирэх хүртэл цагдаагийн алба хаагч бол тухайн иргэнийг дулаан гучилгаар хучиж хажууд нь хамт байжгаад тэгээд түргэн тусламжийн эмчид бол хүлээлгэж өгсөн байна. За түргэнээр ирсэн эмч нар тухайн ухаангүй иргэнийг Сонгон архын дүүргийн нэгдсэн эмнэлэгт бол хүргэсэн. За гэрч эм буюу ухаангүй ирсэн иргэнийг хүлээн авч үзлэг хийсэн Сонгон архын дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч бол мэдүүлэхдээ дурдахдаа тухайн иргэнийг би үзэхэд ухаангүй бүтэн биеийн үзлэг хийхэд хүүхэн хараа нь өргөссөн, даралт нь бол нэлээд багасчихсан. Нүдрөө нь гэрэл энтер тусгах ийм цочрол үзүүлэхэд ямар ч хариу үйлдэл бол хийхгүй байсан гэж хэлсэн байна. Тэгээд энэ эм гих эмч болохоор эхний ээлжинд даралт нь бага байгаа учраас даралтыг нь өсгөх, өрөвслийн эсрэг шингэн залгаж тархины цусан хангамжийг нь сайжруулах тариа хийхэд мөн л нөгөө иргэн чинь ухаан орохгүй, биеийн байдал нь ерөөс огт дээрдэхгүй байхаар нь цагдаагийн байгууллага руу холбогдоод энэ хүний ар гэрээг нь бол яаралтай тодруулж өгөөч гэдэг хүсэлтийг бол тавьсан байгаа. Тэгээд Сонгон архын дүүргийн нэгдсэн эмнэлэгт бол хэсэг энэ иргэнийг ажиглаж агаад тухайн иргэнийг бол гэмтэлтэй байж магадгүй гэж үзээд гэмтэл согох судлалын үндэсний төвд бол түргэн тусламжийн машинаар хүргэж өгсөн. За ингээд энэ иргэнийг бол гэмтэл согох судлалын үндэсний төвд бол хүргэж өгөөд томографийн зураг авахулах гэд хэвтүүлсэн чинь зүрхнийх нь үйл ажиллагаа нь бол илт доголдоод амьсгал нь тасалдаад эхэлсэн юм байна. Ингээд гэмтлийн эмнэлгийн хүлээж авсан эмчинд болон Сонгон архын дүүргийн нөгөө хүргэж өгсөн эмч хоёр бол цээжний шахалтыг 2-3 минут орчим хийгээд зүрхний цохилтыг нь сэргээж мөгөөрсөн хоолоонд нь тусгай хоолоо байрлуулж шинжилгээнд оруулсан чинь тархиндаа битүү гэмтэлтэй байсан юм байна. За гэмтэл согох судлалын төвд бол энэ иргэнийг хүлээж авсан эмч буюу мэдүүлэхдээ дурдахдаа тухайн иргэний оншийг нь яаралтай тодруулах зорилгоор толгойн томографийн шинжилгээ хийхэд гавал тархиндаа бүр маш хүнд гэмтэлтэй тархины няцарлын хүнд зэрэг гэж оншилсан. Бас гавлын яс нь орой хэсгээсээ урагшаага дух хүртлээ. За тий арагшаага даагц хүртлээ ингээд бүхэлдээ үргэлжилсэн байдалтай гавлын яс нь хугарчихсан байсан гэж хэлсэн. За тэгээ энэ төрлийн гэмтэл бол гэмтлийн эмч нарын мэрэгжлийн үг хэллэгээр амьдралд үл нийцэх гэмтэл гэж хэлдэг юм байна. За гэмтлийн эмч Т-ийн хэлснээр тухайн гэмтлүүд нь унах, цохигдох үед үүссэн байх боломжтой гэсэн байна. За ингээд энэ иргэнд бол яаралтай мис засал хийсэн ч гэсэн дээрдэхгүй байсаар байгаад гавал тархины битүү гэмтлийнхаа улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судалсны цочмог дутагдалд ороод 4 хоногийн дараа буюу 2024 оны 1-р сарын 3-ны өдрийн 22 цаг 19 минутанд нас барсан байна. За ингээд түүнийг цаашдаа бол аим хохирогч гэд яриад явъя. Түүний цуснд бол спиртийн зүйл бол огт илрээгүй, үхэлд хүргэх, архаг, хууч, өвчин тогтоогдоогүй.
За энэ хугацаанд бол амь хохирогчийн арга гэрийнхнийг цагдаагийн байгууллагаас тодруулж олсон байгаа. За түүний хууль ёсны төлөөлөгч буюу ээжийнх нь өгсөн мэдүүлгээр амь хохирогч нь эхээс тавуулаа айлын 4 дахь хүүхэд юм байна. 1989 оны 11-р сард Улаанбаатар хотод төрсөн гагнуурчин мэрэгжилтэй 34 настай залуу байсан. За тэрээр бол огт хүнтэй гэрлээгүй, ээжтэйгээ дүүтэйгээ хамт амьдардаг байсан юм байна. Тухайн өдөр буюу 2023 оны 12 сарын 30-ны өглөө гэрээсээ бол гарсан. Гэрт нь бол ямар нэгэн асуудал зодон цохон ч юм уу унж бэртэх тийм зүйл бол огт болоогүй. Орой 21 цагийн үед бол ээж нь гэртээ ирсэн чинь амь хохирогч ирээгүй байхаар нь дүүгээс нь ах чи яасан ингээ асуусан чинь ах тамхи татах гээд гарсан гэж хэлсэн маа. Тэгээ нэг юм бодохгүй байж итэл шөнө нь цагдаагийн байгууллагаас ээж рүү залгаад танаа хүү гэмтэлд ухаангүй байна гэж хэлсэн юм байна. Ингээд мэдээж түүнийг хаана яаж гэмтэл авсан болохыг нь тодруулахаар түүний анх олдсон буюу Сонгон архын дүүргийн 12 дугаар хороонд байх миний сүлжээ дэлгүүрийн хяналтын камерыг бол шалгаж ажилчдаас нь мэдүүлэг авч эхэлсэн. Шүүхийн шийдвэр дээр дурдсанаар дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үйлчлэг хийсэн тэмдэглэл бол авагдсан байх ба амь хохирогч нь миний дэлгүүрийн архины тасгаас 50-р дээрээс бор өнгийн шилтэй зүйл аваад баруун талын халаасанда хийгээд кассаар биш дэлгүүрийн орох хэсгээр гарч байгаа дүрс байдаг. Гэтэл дэлгүүрийн хамгаалагч гарч ирээд амь хохирогчийг тэрсэн байдалтайгаар дэлгүүрт буцаж оруулсан ийм нотлох баримт бий гэж шүүхийн шийдвэр дээр бол дурдсан байна. За ингээд та бүхэндээ амь хохирогчийг тэрж оруулсан гэх тэр хамгаалалтын ажилтны мэдүүлгийг нь уншиж өгье. Миний бие Сонгон архын дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах миний дэлгүүрт хяналтын ажилтнаар ажилдгаа. 2023 оны 12 сарын 30-ны өдөр хяналтын ахлагын хамт ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэтэл 15 цаг өнгөрч байхад манай дэлгүүрт харунгийн цамцтай, улбар шар малгайтай, хар бэлтгэлийн өмдтэй хүн орж ирээд дэлгүүрт үнэн судалж байгаа юм шиг харж байгаад архины тасгаас нэг виски авснаа орох хэсгээр гараад явхаар нь би араас нь очиж зогсоогоод танаас юм тодруулчаад буцаагаад явуулъя. Та надтай хамт дотгошоо орох хэрэгтэй байна гэж хэлэхэд тэр хүн миний тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Намайг хил хамаар доромжилж би орохгүй гэд шаардлага биелүүлэхгүй байхаар нь би тэр хүнийг ардаас нь нэг гараа сугныхын доод хэсэг рүү оруулаад нөгөө гараараа мөрийг нь давуулж хэврээд хяналтын өрөө рүүгээ авч оруулаад тэр хүнийг тавьсан. Тэр хүн хяналтын өрөөнд ороод миний баруун гар талд надтай зэрэгцээд зогсож байснаа гинэтхэн зүхтаах гэхээр нь би сандарсандаа гарнаас нь татаад хөлийнх нь өсгий рүү өшгөлөхөд тэр хүн хоошоогоо саваад пилтан шалан дээр унчихсан. Тухайн үед би тэр хүнийг унана гэж бодоогүй. Тэр хүн пилтан шалан дээр унсны дараа ямар нэгэн зүйл дуурахгүй гиншиж байгаа юм шиг чимээ гаргаад байсан. Тэгээ би тэр ахыг яасан босоорой гэж цамцнаас нь татхад ерөөсө босохгүй байсан. Хяналтын ахлах бид хоёр тухайн хүнийг өргөөд хан түшүүлээд зогсоох гэтэл тэр хүн зогсохгүй сэрэхгүй байсан. Тэгээ хэсэг байж байгаа 10-аас 15 минутын дараа тэр ах өөрөө сэрээд овог нэрээ хилээд би дэлгүүрээс виски хулгаасан гэдгийг хэлсэн. Бас баруун талын гар маань ямар ч мэдээгүй болчих шиг боллоо. Би босож чадахгүй байна штэ гэж тэр ах хэлсэн. Тэр үед хяналтын ахлах маань тамхи татах гээд гарчихсан байсан юм. Харин тэр хүн хаалга руу мөлхөх гээд оролдож байгаад газар би унтмаар байна гэж хэлээд хэвтээд өгсөн. Тэгээ байжсэн чинь хяналтын ахлах гаднаас тамхи татаж дуусчаад орж ирээд наадах чинь хулгай хийсэндээ бантаад худлаа тасарсан дүр үзүүлээд байна гэхээр нь ахлах бит хоёр тэр хүнийг хоёр талаас нь дамжилж гаргаад миний дэлгүүрийн орлогын буюу одоо хойд талын хаалгаар гараад дэлгүүрийн арын талбайд дээш нь харуулж хөвтүүлж агаад нүрийг нь цасаар угаасан. Нүрийг нь цасаар угааж байхад тэр хүн болоочтэй гэж хэлэхээр нь гайгүй байгаа юм байна гэж бодоод би татаж байсан тамхиа өгөхөд тэр хүнийг сорчхоод дахиж сороогүй. Тэгэхээр нь би тэр хүнийг барилгын тоосгон хан түшүүлж тавиад хяналтын өрөө эзгүй байсан учраас дотгошоогоо орсон. Дотор байж байгаад миний санаа зовоод бүлээн ус аваад очиход тэр хүн ус ууж чадахгүй хурхраад унтаад байсан. Тэгэд манай ахлах цагдаа дуудсан. Тухайн үед ачаал ихтэй байсан учраас би хяналтын өрөө рүүгээ орчихсон.
зогсон юм. Намайг ажилд ороход уншуулж байсан журман дээр хулгай хийсэн хүнийг барьсан тохиолдолд цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөх үүрэгтэй гэж заасан байсан. Тэр хүнийг би хяналтын өрөөнд оруулаад цагдаа дуудаж хүлээлгэж өгье гэж бодож байсан. Ер нь өмнө нь хулгай хийж байсан хүнийг дандаа өрөөрөө оруулаад учир байдлыг нь тайлбарлаж хорооны байцаагч болон одоо цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгдөг байсан гэж бол хяналтын ажилтан хэлсэн байна. За харин нөгөө хяналтын ахлах гээд байгаа хүн нь болохоор яг дээр дурдсан үйл явдлыг бол адилхан ярьсан. Гэхдээ өөрийгөө бол тэр хүнд би огт гар хүрээгүй, тэр хүнийг буюу одоо аим хохирогчийг те өөр зүйл хулгаасан байна уу гэд камер шүүх гээд байж исэн чинь аим хохирогч зүхтах гихт нь хамгаалагч бол түүнийг хавсраад унгаачихсан. Хамгаалагч л биед нь халтсан гэж хэлж байгаа. За ингээд тухайн үйл явдал болсон хяналтын өрөөнд нь бол камер байдаг юм уу, байдгүй юм уу гэдгийг бол би бол мэдэж чадсангүй. Шүүхийн шийдвэр дээр бол ямар нэгэн тэр хяналтын өрөөний камерны тухай бол дурдаагүй байлаа. Гэхдээ яг хяналтын өрөөнийх нь хажуу талд нь дэлгүүрийн одоо менежерийнх нь өрөө байд юм байна. Тэгээд бүр хяналтын өрөө, менежерийн өрөө хоёр болохоор дундаа бүр цонхтой. Тэгээд менежер нь хяналтын өрөөнд юу болж байгааг тэр цонхоор шууд харах боломжтой байд юм байна. Гэтэл дээр 12 сарын 30-ны өдөр баяр болох гээд дэлгүүрт маш их ачаалттай байсан учраас менежер нь яг энэ үйл явдал болж байх үед өрөөндөө огт байгаагүй. Тэгээд зааланд, кассанд энтер гээд ажилчдад туслаад явж исэн юм байна. За ингээ ерөнхийдөө бол яг энэ үйл явдал болж байгааг одоо харсан, үзсэн, гэрч байх болчихж байгаа. Харин дэлгүүрийн бусад ажилчид бол хяналтын ахлах болон хамгаалагч хоёрыг бол амь хохирогчийг тотогш оруулсан. За тэгээ хой талын орлогын хаалгаар хоёр талаас нь суугадаад гаргаж байгааг нь бол харсан гэж гэрчилж байгаа боловч яг тэр хяналтын өрөө дотор юу болсныг зохиож зодсон юм уу, эсвэл ганц удаа хавсарч унгаасан юм уу гэдгийг нь хинч мдэггүй байгаа. За тэгээд ингээ бодоод үзэхээр амь хохирогчийг хяналтын өрөөнд байхдаа пилтан шалан дээр унаад за яг тэр үед тархиндаа гэмтэл авцсан байна гэд бодох юм бол тархиндаа гэмтэл авцсан хүнийг одоо цус харавчихсан хүнийг ч юм уу те хамаагүй хөдөлгөж болдгоо штэ те. Тэгсэн чинь амь хохирогчийг бол тэр хяналтын өрөөнд байхад нь босгож суулгаад чирч гаргаад нүрийг нь цасаар угаагаад дахиад гадаа хан түшүүлж босгож суулгаад цагдаа ирээд цагдаа тэр хүнийг дуудаа. За дараа нь түргэн ирээд дүүргийн эмнэлэгт хүргээд тэгээд тэндээсээ дахиад гэмтэлт хүргээд гэд маш олон удаа зөөврлөөд ингээ хөдөлгөөд хайцсан байгаа юм шиг харагдаж байна. За ингээ саяхан буюу 2025 оны 1-р сарын сүүлээр Баянгол хан уул сонгон хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээр энэ хэргийг бол шүүсэн байгаа. За шүүгдэгч буюу хамгаалтын одоо ажилтан залуу нь амь хохирогчийг хулгай хийчгээд зүхтах гэлээ гих шалтгаанаар хавсарч унгаах буюу идэвхтэй үйлдэл хийсний улмаас бэлтан гадрахтай газарт амь хохирогч дагзаараа савж унсны улмаас амь нас нь хохирсон. Хамгаалагчийн хийсэн санаатай үйлдэл нь амь хохирогчийн үхэлтэй шалтгаанд холбоотой хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэсэн гэмт хэрэгт холбогдуулж бол шүүсэн. За шүүхийн хилэлцүүлэгт бол амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу ээжийнхэн зүгээс мөн хамгаалагч залуугийн зүгээс бол хяналтын ахлах гээд байгаа тэр хүнийгч бас энэ хэрэгт одоо хамт шалгах шаардлагатай гих байр суурийг илэрхийлсэн ч шүүхээс болохоор энэ хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд бол буцаах тийм нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэд хянан хилэлцсэн болохыг шүүхийн шийдвэр дээр бол тэмдэглэсэн байна. За амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ээж нь бол оршуулгын зардал, өмгөөлөгчийн хөлс, цалингийн зээлийн үлдэгдэл, мөн сэтгцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр гих мэтчлэн нийт 129 сая 223,590 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэ энэ дундаас шаардлага хангаагүй зардлууд бол нэлээд их байгаа. Тэгээд сэтгэл санаанд учирсан хохирлыг бол иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх одоо ийм эрхийг нь нээлттэй орхисон байгаа. Ингээд 28 сая төгрөгийн хохирлыг бол шүүхээс хангаж хамгаалагч залуу хохирогчийн ар гэрт нь 28 сая төгрөгийг бол төлж барагдуулсан юм байна. Тиймээс одоо энэ хэрэгт холбогдоод байгаа хамгаалагч залуу бол бусдад төлөх төлбөргүй учраас ялын хэмжээ нь бол тодорхой хэмжээнд буурч байгаа. За эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 1 дахь заалтанд зааснаар хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гин буруутай тооцож 6 жилийн хугацаагаар хорих ял оноож ялыг нь нээлттэй хорих байгууллагад идлүүлэхээр шийдвэрлсэн байна. Нэр энэ дээр та бүхэндээ нэмэлт мэдээлэл өгье гэж бодлоо. Гэмт хэрэг үйлдээд ял авлаа л гэж сонсогддог мөртлөө нэг л мэтгэд айгүй урдаан гараад ирсэн харагддаг та. За тэгвэл
Тэгвэл эрүүгийн хуулийн 6-гийн 12 дугаар зүйл хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоох гэд хэсэг байсан. За тэгээ энэ дээр юугээ заасан байгаа вэ гэхээр хэрвээ 5 жил хүртэл хугацаатай ял авах юм бол ялынхаа 50-аас дээш хувийг эдэлчихвэл хугацаанаас өмнө хяналт тогтоогоод суллаж болно. Харин 5-аас 12 жилийн хүртэл хугацаатай ял авах юм бол ялынхаа 3/2 буюу 66-67%-аас дээш хугацаанд ялаа эдэлчих юм бол суллагдах боломж бол бүрдэх юм байна. За нэг бол 12-оос 20 жилийн хүртэл хугацаатай ял авсан тохиолдолд ялынхаа 75%-аас дээш хугацаагаар ялаа эдэлчихсэн байх юм бол хэр хүмүүсийн нийгэмд аюулгүй болсон юм уу, хоригдож байхдаа зөрчил гаргасан юм уу, хохирлоо нөхөн төлсөн юм уу энтрийг нь харгалзаж үзээд хугацаанаас нь өмнө хяналт тогтоож суллаж болно гэж эрүүгийн хуулийн 6-гийн 12 дугаар зүйл дээр бол заасан байдгийн байна. За бүгдээрээ жишээ аваад бодоод үзэх юм бол энэ хамгаалагч залуугийн хувьд 6 жилийн хугацааны ял авсан гэхээр 2 дахь хэсэгт буюу 5-аас 12 гэдэг категорид орчиж байгаа. Тэгэхээр 6 жилийн 3/2 гэдэг чинь хамгийн багадаа 4 жил бол суугаад гарах боломж нь бүрдэнэ гэсэн үг юм байлээ. Гэхдээ дээр хэлсэнтэй хэр хүмүүсийн нийгэмд аюулгүй болсон юм уу, тэгээ зөрчил гаргасан юм уу энтрийг нь харгалзаж үзээд шийдэх юм байна. За энийг бас хүмүүс бол энгийнээр магадлангаар ороод гарах гэж яриад байд юм шиг байлээ. Гэхдээ хэд хэдэн төрлийн гэмт хэрэг үйлдсэн бол хугацаанаас өмнө сулалдаггүй юм байна. Жишээлх юм бол бага насны хүүхдийг алсан, бага насны хүүхдийг хүчирнснээс болж хүүхэд амиа алдсан бол бага насны хүүхдийн биеийг нь үнэлүүлсэн хүн худалдаалах гэмт хэрэг гих мэтчлэн. За үүнээс гадна тэгээ улс төрд нөлөө бүхий итгээд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн энтер гэдэг ийм гэмт хэргийг үйлдсэн бол хугацаанаас өмнө суллагдах боломжгүй байдгийн байна. За энэ заалт бол саяхан жил гарангийн өмнө нэмэгдсэн байлээ. Та бүхэн Legal Info CGM буюу эрх зүйн мэдээллийн нэгдсэн системээр ороод дэлгэрүүлээд уншиж болно. Ер нь тэгээд үндсэн хууль, эрүүгийн хуулийг заалт бүрээр нь нэгнгүү уншихгүй маа гэхэд ерөнхийд нь уншчихсан байхад бол амьдралд хэрэгтэй санагдсан. За ингээд өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөх боллоо. Хэргийн тухай уншаад байж байхад аим хохирогч бол тийм хулгай зэлгээ хийж амьдардаг, яадгаа алдсан гэх юм уу тиймэрхүү хүн байгаагүй юм байлээ. Тэр өдөр яах гэж тийм үйлдэл гаргаж буруу сонголт хийсэн бол тоо гэж харамсаж байлаа. Харин гэмт хэрэгтэн болсон хамгаалагч залуугийн хувьд бол дөнгөж 21 настай яг л амьдралд хүл тавьж исэн, урд нь гэмт хэрэгт огт холбогдож байгаагүй ийм залуу байсан. Магадгүй хамгаалагч, цагдаач гэдэг юм уу буруу зүйл хийсэн хүнтэй шууд харилцах шаардлагатай ийм албан тушаал ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүст анхааруулах, сэрэмж болох дугаар болсон болов уу гэж найдаж байна. Тэгээ та бүхэн маань өөрсдийн санал бодлоо бичиж үлдээхээ битгий мартаарай. Ингээд бүгдээрээ нэгдэх өдөр 9 цагаас шин дугаараараа эргээд уулзъя. Түр баяртай сонсогчдоо.